За орой минь нүр номын найзуудаа. Намайг баяр сайхны хаан баяр гэдэг. Яран гамын тариац зам төрчихсөн. Тариац зам байгуулсан байна. Энэхүү лайв хийх болсон шалтгаан маань юу вэ гэвэл онлайн дасгалжуулалтын активаас миний бизнес гэсэн тэтгэлэг хөтөлбөрийг зарлаад байгаа юм байна. Энэхүү тэтгэлэг хөтөлбөрт болохоор нэгдүгээрт Facebook live хийх, хоёрдугаарт хүсэлтээ илгээх, гуравдугаарт азтан болох гэсэн дараалтай байгаамаа. Юуны өмнө энэхүү тэтгэлэг хөтөлбөрийг зарласан Монако Бацөгтэй баярлалаа. Би энэ хүний лайвыг үздэг. Амьдралаа өөрчлөх 31 аянднаас оролцож байсан. Өглөө болгон ирч хүч харилсан мэйл явуулдаг байсанд баярлалаа гэдэг энэ ташрамд хэлье. Та бүхэн маань ч гэсэн энэ хүний лайвыг ороод үзээрэй. Та бүхэнд маань хэрэгтэй бас мэдээлэл байгаа гэдэгт итгэж байна. За Facebook лайв маань болохоор 3 ийм санаатай. Нэгдүгээр бизнес санаа, хоёрдугаарт миний бизнес яагаад чухал вэ? Гуравдугаарт хамгийн их лайк, комент авсан хүнийг шалгаруулна гэсэн болцолтой байгаамаа. Миний бизнес санаа болохоор энэ тэрхийн цагаан нуур хоргын тогоо гэд сайхан үзэсгэлэнтэй газар төрж өссөн хүний хувьд энэ сайхан байгаль дээрээ түшиглээд аялал жуулчлалын хөгжүүлээ гэж бодоод байгаамаа. За жишээ нь Макао гэхэл одоо жижигхэн газар нутагтай 32 казинотой. Макао яар дээр хэдүүл ерөөсө казинодор түшгэлж амьдардаг. Жишээ нь Дубай бол одоо элсэн цэл дээр бол бас маш сайхан хотыг байгуулж чадлаа. Яг үүнтэй адилхан миний энэ бизнес санаа хэдүүлээ ойр дотн хүлээж авахын тулд хэдүүл энэ жоохон төсөөлөл хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээ нийт найзуудтайгаа жоохон ч гэсэн төсөөлөөд жоохон ч гэсэн бодоорой гэж хүсье. Тэрхийн цагаан нуур хоргон тогоо үзэх гээд жилд бол ерөөсө 30-аас 40 мянган жуулчд ирдэг. Энэ тоо бол одоо жил ирэх тусам өсөж байгаа. Мөн хоргон тогоо, увс нуур, хяргас нуур, отгон тэнгэр, өвсгөл далай, Арангаавын захир суманд байдаг 2 багшийн шүтэн их мэд газрыг үзэхийн тулд бас энэ газруудаараа бол хоргон тогоо тэрхийн цагаан нуураар дайраа өнгөрдөг. Бид нэр энэ хоргон тогоо тэрхийн цагаан нуур маань болохоор урдуураа модтой, уултай, хоогороо модтой, уултай, сайхан уулуудын дунд байдаг. Ийм учраас бид нар ч гэсэн жоохон төсөөлөөд яагаад бид нар гадны оронд бас ийм сайхан хөгжилтэй юм ийгээд ийм сайхан том бүтээн байгуулалт хийгээд бид нар сайхан энэ хүмүүс хардаг энэ дуртай газараа яагаад жоохон ч гэсэн өөрчлөлт оруулаад эндээ төшөлж болдгоо юм бэ гэж төсөөлөд байгаа юм аа. Энэ уулнаас бид нар хоргон тогоо хүртэл дүүжин замаар явж болно. Дүүжин замаараа буцаагаад хойдлохоо уулыг хүртэл дүүжин замаар явж болно. Ер нь миний хэлэх гээд байгаа бидний санаа бол бид нар гадаадын орнууд энэ сайхан уул усаас ташиглээд ингээд сайхан том бүтээн байгуулалт хийгээд байдаг. Бид нар ч гэсэн хоргон тогоо тэрхийн цагаан нуур гэх мэтлэн сайхан үзэсгэлэнтэй газруудаа түшиглээд өөрсдийн гэсэн бүтээн байгуулалтыг хийгээд гадаадын орнуудын жуулчдыг татъя гэж санаа хэлээд байгаа. Миний бизнес санаа яагаад чухал вэ гэвэл хэрвээ бид нар тэрхийн цагаан нуур хоргон тогоо түшиглээд өвөл зөнгөө жуулч давдаг, өвөл зөнгөө хүмүүс ирдэг болгочих юм бол нэгдүгээрт улс орон маань хөгжинө, хоёрдугаарт нуурны ойролцоо байдаг тариац сумын иргэд маань орлогоо нэмэгдүүлнэ. Тариац сумаа иргэд энэ жуулчны базаад ашиглаад асар их хөгжил ирнэ гэж би үзээд байгаа юм л та. Энэ элсэн цэвэрлэлээр Дубай машинтай адилхан энэ үзэсгэлэнтэй байгаль дээр ийм дэд үсттэй юм бүтээх нь асар их мөнгө хөрөнгө хэрэгтэй, асар их мэдлэг хэрэгтэй. Яг үүний адилаар би ч гэсэн энэ тэрхийн цагаан нуур хоргон тогоонд түшиглээд сайхан аялал жуулчлалын
баазуулах гэдэг санаагаараа энэхүү тэтгэлэг хөтөлбөр орж байна. Тэгээд найзууд маань бүгдээрээ сайхан идэвхтэй байгаад, найзууд маань сайхан төсөөлөөд, тэрхийн цагаанаар хоргоон тоондоо төшгөлсөн сайхан газар болно, сайхан бүтээн байгуулалт болно гэд бодоод намайг дэмжээрэй гэж хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.